өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдөр Сөүл хотод бороотой 23 градус байна. Тийм учраас би шүтэлтэй явж байна. Өнөөдөр бид Солонгосын олон ангид киноны хоёр байшинд очих болно. Эхнийх нь Гоблин буюу сайн чөтгөр киноны байшин, дараагийнх нь Цэнхэр тэнгисийн домог киноны байшин дээр очих болно. Өнөөдөр бол 8 сарын 15 бүгд найрамд Солонгос улсын үндэсний баярын өдрөө. За өнөөдөр бол бүгд найрамд Солонгос улсын тусгай тогтносон өдөр, Японы давлалаас гарсан өдрөө. 이번 정류소는 경찰청 동부가 역세구간입니다. За манай аялал үргэлжилсээр байна. Тун таагүй мэдээ хүргэе. За бид одоо Гоблин киноны яг гэр байдаг тэр газар ирчээд байна. Энэ яг их сургуулийн яг хаалган дээр нөгөө тийм зураг авалтаа хийсэн. Тэгээд тэнд ирсэн чинь манай ч н оруулахгүй гинэ. No entry орж болохгүй, ийшээ нь ордгүй юм байна. Зөвхөн оюутнууд нь ордог болтой. Тэгээд яг энэ тэгээд сургуулийнхаа хашаа нь. За тэгэхээр одоо бид бүхэн дараагийн газар буюу Цэнхэр тэнгисийн домог киноны байшин руу очицгоё. Бид Мянтанд буугаад одоо дээшгээ Цэнхэр тэнгисийн домог кинон дээр гардаг хоож үнжээгийн гэрлөө алхаж байна. Нилээ намсан цамхгийн өвөр дээр байдаг учраас нилээ өндөр алхах болно. Сөүл хотын аялал үргэлжилсээр. За бид энэ дугаараар ийхүү Цэнхэр тэнгисийн домог кинон дээр гардаг хоож үнжээгийн гэрт ирлээ. За энэ бол модон шат байна. Модон шатаа дээшээ увол гэр нь байдаг. За эндээс бол яг намсан уул руу явдаг түнэл яг харагдаж байна. Тунгадахгүй бид хоол үнжээгийн хаалган дээр ирэх болно. Одоо бид яг шатаа дээшээ гарч байна. Модон шатаар дээшээ гарсан. За бид яг гэрийн хаяган дээр ирлээ. Энэ гэрийн хаалга байна. За харин энэ талаас харуулъя. За гэрийнх нь домофон систем хаалга хэрэглэдэг. За энэ гэрийнх нь хаяг нь байна. Энэ гэрийнх нь хаалгынхан байрлал. За энэ талаас нь хажууд. Энэ талд бас намсан уул руу гарах замтай.